Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор сургууль дахь ариун цэврийн орчинд аюулгүй, цэвэр, хүйсийн ялгааг харуулсан мөн усны хангамж ихтэй байх ёстой. Судалгаагаар ариун цэврийн нөхцөл байдлаа сургууль сурагчдын эрүүл мэндийн асуудал 30-40% илүү байдаг бөгөөд тухайлбал сургуулийн нөхцөл ариун цэврийн нөхцөлийг хангаагүй сургуулиудын эцсийн хадгалт нь илүү тохиолдол илрүүлдэг байна. Монгол улсын хэмжээнд нийт боловсролын байгууллагуудаас 70% цэвэр өмдний усны их үүсвэртэй бөгөөд харин 30% нь найдвартай их үүсвэргүйг боловсролын яам харуулсан ба түүнчлэн ариун цэврийн байгууламжуудын нийт сургуулиудаас 60% нь зөв стандартыг харуулдгийг 2024 оны тайлбарт боловсролын яамд дурдсан билээ. Иймээс сургуулийн умдны ус болон ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй стандартын дагуу байлгах нь эрүүл ахуйн асуудал биш, мөн түүнчлэн сургуулийн орчныг сайжруулах үндэс нь юм. Хэрвээ бид бүгд асуудлыг хамтдаа хагаад хариуцлагатай байвал хэдүүлээ цэвэр, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж чадна.